Энэ өдрүүдэд яг юу болсон гэхээр хулгай дээрмийн асуудлын нам дээр дийнтлээ. 24 оны сонгуулийн өмнө хулгай дээрм гарсан. Үндэсний бодлогын орооны гишүүдийн баталсан нэр өглөө гэхэд өөрчлөгдөд алга болсон байх жишээтэй тийм ээ. Яг тэр чин өнөөдөр 10 дахин нэмэгдэж үйл ажиллагаа болсон. Өнөөдөр ачсан нам биш, ховчаад компани болсон. Ховчаад компани гол ховчаа эзэмшигч нь одоо Махын Боченко тэргүүтэж юм уу тийм ээ. Ажилчтай их төрж оруулж ирлээ. Тэсог руу MOH гэдэг юм уу. Манай нөгөө Орвын алтуугийн компани ямар юм билээ. Ингээд бүгд ажилчдын компани ажилчтай оруулж иж намын гишүүн болж бүрдгэж энэ намыг үндсэн энэ намд явж исэн жирийн гишүүдэд гадуурхсан. 50 жирийн үүр дээр одоо нэг 50-60 хүнтэй байдаг байсан үүр дээр 500 зарим газар бүр 600-700 бичлэлт хийж сарцаана үйл гэж гэдэг яриагаар тийм ээ. Ингэж орж ирж нөгөө жирийн гишүүдэд хөөж гаргасан. Энд одоо энэ жирийн гишүүд бухимдалтай байгаа. Зөвхөн одоо энэ гол Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрхт дүүргээс бусад газар бол энэ юмнууд явсан. Тэгэд энд бол ингээд жирийн одоо анханасаа арслын төлөө явсан энэ хөгжчүүл энэ намын зүтгэсэн энэ хүмүүс бүгд гомдолтой байгаа. Тий. Одоо энэ үндэсний бодлогын орооны чинь гишүүдийн 250 манай нам танигдахгүй мэдгүй хүмүүс байгаа байхгүй. Одоо энэ төрийн ордонд тэр улсуудыгаа сонгож ийн гэдэг одоо жүжиг хийгээд хойд солонгос аятаа хорлууд хийгээд нь штэ. Шоуда тийм ээ. Үгүй. Энэ бол хулгай дээрэн болсон. Улсын дээдчүүхтэр асуудал үүснэ. Бид нар гомдлоо гаргасан. Анхнаасаа ерөөсөө энэ дүрм журманд улсын дээдчүүхтэр бүртгүүлсэн дүрмээс эсрэг явсан. Ийм байгаа.